Алтан булаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 4-р сард хийж гүйцэтгэсэн ажлын таймоос танилцуулж байна. Зөвлөлийн хуралдаан хуралдаж, ээлжид бус хуралдааныг зарлан 4-р сарын 28-ны өдөр ээлжид бус хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар 6 асуудлыг хэлэлцэж, 13 заалт бүхий 6 тогтоолыг хэлэлцэн баталлаа. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэдээс ирсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд Алтан булаг сумын хөлийн бомб, Оросын холбооны улсын хил гаалиар жижиглэн худалдаа 8-аа эрхэлдэг 462 иргэний гарын үсэг бүхий өргөдлийг хүлээн авсан. 4 сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан гайлын болон хил хамгаалах хүчний нээлттэй өдөрлөгийн үеэр иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Сэлэнг аймгийн гайлын албаны холбогдох алба хаагчид хил гаалиар зорчдог иргэдийн төлөөллүүдтэй горволсон уулзалт хийж харилцан санал бодлоо сонсон зөвшөлтсөлд хүрлээ. Сумын хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс галт шувуу, төрийн бус байгууллагатай хамтран сургууль цэцэрлэгүүдийн хүүхэд хамгааллын баг болон сумын хамтарсан багийн гишүүд байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийг хамарсан. Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх нь сэдэвт сургалтын үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээ нь эцэг эхийн зөвлөлийн чиг үүргийг тодорхой болгох, мөн эцэг эхчүүдэд хүүхдээ хүмүүжүүлэх эерэг арга барилыг зааж сургах, зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн сургалт юм. Уг сургалтыг дуламсран сургагч багш удирдан явуулж сургалтанд нийт ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн төлөөлөл, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн гишүүдгээд нийт 130 хүн хамрагдсан байна. Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд болон сумын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс нээлттэй хаалганы өдөрлөг арга хэмжээг зохион байгуулан ажиллалаа. Арга хэмжээнд сумын хөдөлгөөний аюулгүй байдлын дэд зөвлөлөөс 1-р цэцэрлэгийн амар төвшин багшийн шамнараас ногоон гэрэл цагаан шугам дураараа биш дөрмээрээ уран дор бэлтгэл үзүүлбэр. Хулгайн эсрэг тэмцэх дэд зөвлөл, архитектын эсрэг тэмцэх дэд зөвлөл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, байгаль орчны гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлүүд, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, холбогдох бусад хууль, тогтоомж. Шийдвэрүүдийг иргэд олон нийтэд сурталчлах, зөвлөмжийг хүргэн өдөрлөгийн арга хэмжээ амжилттай болж өндөрлсөн. Хөдөлгөөний аюулгүй байдлын дэд зөвлөлөөс Алтан булаг сумын цагдаагийн тасгийн зохицуулагч бэ бэлгүүндлээ. Амар бясалган нар ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 12 дугаар ангийн сурагчдад дугуй, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохдоо юуг анхаарах, хориглох сэдэвт сургалт зохион байгуулан ажиллалаа. Сургалтанд хамрагдсан 80 гаруй сурагчдад зөрчлийн шинжилсэн хуулийн заалтыг танилцуулан ажиллалаа. Алтан булаг сумын улаан загалмайн анхан шатны хорооноос игнэтийн осол аваар гэмтлээс урьдчилан сэргийлэх анхны тусламжийг хэрхэн яаж үзүүлэх талаар анхан шатны ойлголт мэдлэг олгох зорилгоор сургалт зохион байгуулан ажиллалаа. Сургалтанд 1, 2, 3 дугаар цэцэрлэг, дотуур байр, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтан, албан хаагчид хамрагдсан. Сургалтаар анхан шатны хорооноос хүүхдийг хахах эрсдлээс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний хүрээнд 1, 2, 3 дугаар цэцэрлэг сургуулийн дотуур байр. Ерөнхий боловсролын сургууль гээд 5 газарт хахах үеийн аюулгүй байдлыг хангахад зориулсан сумал брендийн халтын төхөөрөмж өгч, гэнэтийн ослын үеийн дадлага хийлгэн бэлтгэл ажлыг зохион байгуулан ажиллалаа. Сургалтыг аймгийн дунд шатны хорооны мэргэжилтэн Гэнэндэн Эрдэнэ удирдан явууллаа.